Хөжидний өлгийн Аранга аймгийн бүхий дэвжээ үүсэн байгуулагдсан 20 жилийн ой Аранга аймгийн улсын цолтой авигчдад хөнгөлөжүүлэх улс аймгийн алдар цолтой өчтөхийн барилдааны 8-ын даваа эхэллээ. 8-ын даваа шалгарчулсан улсын авраг Санжаадан болсон ирсэн пүрэв давгнаар төр үзүүр алдахаар гарч ирлээ. Хөжидөхийн барилдааны 8-ын даваа шалгарчулсан улсын авраг Санжаадан болсон ирсэн пүрэв давгнаар барилдахаар эхэллээ. Өнөө жилийн үндэсний баяр наадам ардын эвсглийн 95 жилийн он баяр наадамд барилдсан 1024 хүчтнээс нь 2 хүчтэн шалгарчулсан өнөөдрийн барилдаанд бас шалгарчулдлаа. За 12 дугаар сарын 29-нд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргэн манд улсны 105 жилийн ойцруулсан Монгол улсын ерөнхийлөгчийн замын нэрэмжит Чансан Андар шилдэг 128 бүхий барилдаан Монгол өхий өргөнд болон за энэ барилдаанаар бол 2016 оны улс аймгийн алдар цолтой авигчдын барилдаан бол одоо шавтарч байгаа юм. Улсын авраг Санжаадан бод 4-ийн даваанд Дундав аймгийн Яридөх аймгийн Ярацгад орицсрын өвдөгшрөө дуулж байгаа барилдаан 5-ийн даваанд аймгийн Ярсан Ишигбаатарыг дахимдаж түрээд авсан барилдаан. За бүгд хэмжээний тэргүүн мөн готаны хөрж байна. Улсын авраг Санжаадан болсон ирсэн пүрэв давг 2-ын барилдаан богино дээрээс натгаа бариад авсан барилцтай барилдаан үргэлжилсээр байна. Авраг Санжаадан ухсгээд баруун талаараа элэг үстэй бариад авлаа. Авраг гарсан 2-ын барилдаан тулгуухан өрсөн барьсуулаа асалдсан байдалтай барилдаан үргэлжилж байна.
За баруун гэрсэн гарын таллаа. Барьцаа алдлаа. За ерөнхий барилдаан иймэрхүү байдлаас ерөнхийдөө аяцхгүй болов барьцсан л хөрч байж ерөнхий барилдаан шийдэгдэнэ. Хэлэг үсэн жигний барьц. За цаашлаад шуудангийн барьцсан хөрч байж. За Аранхан аймгийн бүхий дэвжээ үүсэн байгуулагчны 20 жилийн өдрөөр улсын Аранхан аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой бүхий барилдааны 8 даваар гжилж байна. За Аранхан аймаг бол одоо алдар суутай 5 авраг цолтой бөх төрж гарсан Дархан авраг өсөх баяр Даян авраг Чимэд өчр Даян авраг Жамийн Монгол улсын авраг Мандан Монгол улсын авраг Санжи Адам нарын 5 авраг цолтой бөх төрж гарсан. За Монгол улсын гарсан 14 гарсан төрж гарсан Монгол улсын гарид 1 Монгол улсын зан 34 Монгол улсын арцаг 7 Монгол улсын начин 64 удаа төрж гарсан. За өнөөдрийн хүндэтгэлийн хойморт Дархан авраг Монкод улсын гарсан ижид дөржнөр хүрэлцэн ирсэн байна. Энэ хоёр бүх одоогоос 54 жилийн дэртэ 1963 оны улсын баяр наадмын үзүүр төрөнд үлдэж хүч үзэн барилдад төрийн наадмын үзүүр төрөв болоод явсан хоёр бүх хүрэлцэн ирсэн байна. За Монгол улсын ирсэн улан баярын ижид дөржихөө Монгол төрийн баяр наадамд 17 удаа шавгирсан. Алдартай бөх Монгол улсын гавьяа тамирч Монгол улсын урт царлсан эдүүгээ 85 насны сүүдэр зоогөлж ба өөрлөрсөн өнөөдрийн барилдааныг 1 давнаас дуустлаад үзэн сонирхож байна. Авраг гарсан хоёрын барилдаан барьцуулаад салтсаар л явна. Нэг дэвжээ дотоо нэг багшийн өдөрлөнд оршихуу бэлтгэл сургуультай ээж барилддаг. Ийм хоёр бөхөө. За авраг гарсан хоёрыг бас барилдаж яваад Аранхан нутгийн тухайд авчхан танилцуулбал Монгол орны төгсгөл шиг Аранхан өндөр хангалтсан үдсгэлэн сайхан байгальтай байгалийн эрсдэл суурилсантай амтан өргөмж игдэрсэн сайхан нутаг байдаг. За Аранхан төрийн дахиад суурах хайрхан цогсон бүр хайрхан алдсан бүргэдээ бол өндөр хайрхан зэрэг өндөр сүргэн бас байдаг. Улаан бүргэн бүхэн шар чингтэй зэрэг ойтлаагаар хүрээлэгдсэн нуруу солонгот хонгот хоол автай зэрэг өндөр хаваанууд Авраг гарсан хоёрын барилдаан барьсан дөрөө эгүүл байна. Одоо ерөнхийдөө хоёр бүхийн барилдаан элэг үсэн жигний барьснаас барилдаан үргэлжлэж магадгүй.
Улсын авраг санжаадан улсын ирсэн бодогдоог ирийн барилдаан барьцуулаасалдаа явна. За гарсан цагаас хойш нэгч тодорхой тоомтой барьсан тус өрсөнгүй л байна. За авраг гарсан хоёрын барилдаан тодорхой барьсан дүрээгүй л байна. За 12 дугаар сарын 29-ний барилдаан бол одоо үзүүштэй сонирхолтой сайхан барилдаан болох нь тодорхой. Чансаагаар шалгарсан эхний 200 бүхийг бол одоо нэрсийг гаргаж өөрийн үед захин ертөнцөөр тавих юм байна. За бүхийн хорхойтнууд бүхийн үзэгчдийн дундаас нэгэн одоо асуулт байгаа. Монгол улсын ирсэн ингэтгсэн оюун бол одоо хизээ барилдах юм болоо гэсэн асуулт бол одоо байнга одоо яригддаг. Өнөөдрөөс бүхийн өргөн дээрээс ойдын их сурвалжаа сонсож байхад бол улсын ирсэн оюун бол энэ 29-ний барилдаан барилдах юм гинэ гэдэг яриа бол бүхийн өргөн дээрээс сонсогдож байлаа. За ирүүхийн барилдаа одоо шуудагны барилсан дүрч барилдах гэж байгаа юм болоо та. Улсын ирсэн жаадан улсын ирсэн бүр удавгнаар. За аюулаа илгүү сэнжигний барилснаас барилдаа өргөжлөхөр боллоо. Зараар нь мордлоо. Гарын нургуулсанаас урдуур өнтөрж гүйлэнгүй тэн дээр нь дагаж араар нь мордоод туутлаа. Улсын ирсэн жаадан ба. За зүүн талаараа одоо илэг үлсний барьсан дүрч барилдахаар боллоо. За дунгуйлд татлаа. За мөнхөн татлаа та. Эрхэм өндөд үзэгчтэй хүчирдний хөдөлгөөний Аранга аймгийн бүхийн дэвжээ үүсэн байгуулагчны 20 жилийн Аранга аймгийн улсын султай бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар султай өчтөхийн барилдаанд Аранга аймгийн Булган сумын уугуул алдар спортын ороо бүхүүлэх дэвжээ Алтан дорнд Монгол компани Монгол улсын ирсэн эренцэн бямбийн бүр удавг төрүүлж Аранга аймгийн ашиатсан мөрөд алдар спортын ороо бүхүүлэх дэвжээ ажны корпорацийн бүх Монгол улсын аварга Жимэд Дэрэгзэнгийн Санжаадан бо 7 даван үзүүллээ. Их шоугийн дөрөв чалгарч үлдсэн бөхчүүдийн шагналыг ардуулнаа. Аранга аймгийн бүхийн дэвжээ үүсэн байгуулагчны 20 жилийн Аранга аймгийн улсын султай бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар султай өчтөхийн барилдааныг шинэхүү найруулагчтай телевизийн уран бүтээлчид Монгол өхөө өргөнөөс эхэрэн даяар шууд амжууд хүргэлээ.